Эргэх цаг мөч бүхэн чамтай өнгөрөөсөн бүхний эргэн санагдуулнаа хаст минь цагаа хараач хонгор амраг мэн хөвтөвлэн юм шүү дээ урган өдрийн гэгэн дурсан чиний байгаа газар надад замалдахгүй миний айдах газар чиний асах гэрэл байхгүй хонгор амраг мэн хөвтөвлэн юм шүү дээ урган өдрийн гэгэн дурсан Баярлалаа. Ингээд багтаа live session байна. Pop Diva дуучин сэрчмаа үргэлжлүүлсэн байна. Маш их баярлалаа. За хамгийн ихэнд сая бидэнд дуулсан цаг дууны тухай бас түүхийг нь бидэнтэй хуваалцвал маш сонирхолтой байх гэж бодож байна. За цаг дуу маань болохоор миний анхны Сэли нэг цомогт маань орж исэн. Тэгээд хөгжмийн зохиолч одоо Пентатоник холбооны ерөнхийлөгч асан Долгион ах маань энэ аяыг зохиогоод тэгээд найруулагч Жамбал Жамцах үгийн зохиогоод тэгээ нэг түүхийн сонсох нь энийг хэлж болохгүй бол манай ангирагчд бас зориулсан дуу гэж би сонсч байсан. Тэгээд үнэн ч гэж магадгүй худлаач гэж магадгүй. Тэгвэл энэ дуу амар хөөрхөн юм цоглог дуу болсон. Тэгээ энэ дууны аранжировкийг халиу ах маань аюу тухайн үед аюу гоо шинэлэг хийж өгсөн. Тэгээд яг тэр үедээ дуулахад бол хүм болон вау гэл хит брат одоо тий феми одоо чартад дандаа нэгт орж исэн энэ дуу тухайн үедээ. Тэгээд одоо ч гэсэн энэ дууг хаанч дуулсан хөгжим нь ерөөсөө голөгдөхгүй тий ингээд эргээд магадгүй одоо ретро хуучны стил мод норцсон болохоор одоо ч гэсэн ямар ч хүмүүс сонссон вау гэж сонсохоор юм гоё дуу гэж боддог. Тэгэхээр биний хайртай дуунуудын нэг бол яхаа аргагүй цаг юм байгаа. Тэгээ бид хэд яг нөгөө
өөрийн чинь дугаарыг бэлдэж явахдаа дуунуудын сонголтын талаар ярилцж явахдаа яг цаг гэдэг дууг сонсчоо. Тэгээд талигаартай ойлын маань ямар гоё дуунууд ингэ зохиосон юм бэ. Тэгээд хөгжмийн найруулганаас үнэхээр гоё байсан. Тэгээ яг ярилцаа байжсэн. Үнэхээр гоё байлаа. Өнөөдөр бас үнэхээр үзэлтэнтэй гоё харагдаж байна. Тэгээд бас хөгжимчид намтаа хүрэлцэрсэн бүх уран бүтээлчдэд баярлаа. Манай хөгжимчид бас бүгдээр амар гоё болоод ирсэн байгаа шүү. За үзэгчид, манай сонсогчид таныг одоо хийлч тэ хөгжим үеийн коллежид яг ингээ хийлийн мэргэжлэр хийлж хөгжмөр ингээд хөгжимчнаар сурталцж байсныг маш сайн мэддэг. Тэгээд ер нь хөгжмөөс гадна яг хизэнээс дуулах тэр сонирхол бий болж исэн бай. За миний хувьд бол ер нь бүр жоохонд бол аав ээжээ дагаал архангаа аймгаар амир ааруул цөглүүлэл дуулал яваад идэгээс айлт дуулахаар ааруул өгөөл тэгэхээр шуудаа ааруул цөглүүлэл 4-5 настай даа ямарч лсэн ээжийн бүү юм дуу муу дуулаа дандаа ээжийн тухай дуулдаг гэсэн жоохондоо тэгэхэд тэр тухайн үед бас нэг жоохон дуулах дуртай байсан хүүхэд нь мэдэгдэжсэн баха. Тэгээд яг тайзан дээр дуулж үзсэн нь бол 5 дугаар ангид айдуу зохиогч багчуудын уралдаанд хүүхдийн орноос зохион байгуулдаг. Яг тэр тэмцээнд хөгжмийн аялал гэдэг нэртэй дуугаа үг аян өрөө бичээд тэгээ ороод ахлах ангийн хүүхдүүдтэй ороод төрүүлжсэн. Тэгээд 2000 төгрөгөөр шагнуулжсан. Тэгэл амар баярлал. Юу ямар гоё юм бэ би нэрээ дуулж болох нэ. Тэ том ангийн хүүхдүүдтэй ороод би ингэ төрүүлчихэж जैन өөр ая үгээ бас зохиож болох юм байна гэж урам авсан. Тэгэхээр энэ яалахын аргагүй одоо хөгжмөжийн консерватор, хөгжим бүжийн тон сургууль тухай үед те сургуультай багш нартай яахын аргагүй одоо баярлаа гэж бас хэлэх нь зүйтэй хаа өнөөдрийн намайг те сэрчмаа гэдэг бүтээсэн учраас. Хамгийн эхэлж гаргаж исэн соло дуу нь ямар дуу байдаг вэ? Яг хамгийн ихэнд. Анх дуучин болол энэ тийм нэг хамтлагт байсан шүү дээ. Sweet Motion хамтлаг чинь анх охид хамтлаг байсан. Дараа нь Sweet Motion болоод тэгээд би Execution болоод ганцаараа соло уран бүтээл хийгээд тэгээд соёлын гавь сэтгэлтэн одоо сахал пүүжа өгч дээр очиад надад дуу өгөөч ерөөс намайг тоож дуу өгөөч гэж гоожсэн. Тэгээд намайг яг дуучин гэж бас ганцаараа дуулах дуучин гэдгийг бас одоо тэр агуу Улаанбаатарын үжиж дууг бичсэн хүн чинь тий надад би явлаа гэдэг дуу өгсөн эхлээд тэгэл анх урын сандаа дуутал тэрнээс хойш бусад хөгжмийн зохиолч том жагаа хасаа, булгаа хасаа, дөлгөн хасаа тий одоо төрөө хасаа гэж дуу аваад дуулсан байгаа. За өргөжлөлөд ямар дуу дуулах вэ? За өргөжлөд дуулах дуу маань болохоор тохойд амар бүүн болжсэн дуу шүү дээ. Энэ бол тийм ээ эрх саран. Дон зугаадах их сараа рэпер хайрын үлгэр ярина ханашгүй тэр бүдгэрхийн ханхүү би эцүүдэлнэ эдгэргэд минь багши ядуусараа ирлээ ханашгүй тэр бүдгэрхийн ханхүү би эцүүдэлнэ эдгэргэд минь багши ядуусараа ирлээ Уй тухаши толбот их сараа Үч бүхэн чиний тухай ярина Зүрдэшгүй тэр чаргалын зүн савингийн аялгүй Иргэд байгаа юм шиг Иргэд сараа ирлээ Зүрдэшгүй тэр чаргалын зүн савингийн аялгүй Иргэд байгаа юм шиг Иргэд сараа ирлээ Шигний хорвоо ирэх сараа ирлээ Дулаан уруши дурлээ саран дуун миннада Шигний хорвоо ирэх сараа
бодлыг гаргадах ухаан их сараа боловч хүнсмит дарсны тухай дуулнаа харин тэр дарсны хатуу ич сүрхэн сэтгнэ миний сараа хүлээ сэтгэлээ минь ичлээ харин тэр дарсны хатуу ич сүрхэн сэтгнэ миний сараа хүлээ сэтгэлээ минь ичлээ Дошигний хорвоо их сарангэртэй дулаан уруши дурлээ сарандууд миннада дошигний хорвоо их сарангэртэй бүгдээрээ хайртай тэр сарыг хардаа харин тэргээ сартай гэрдаа дулаан уруши дурлээ сарандууд миннада дошигний хорвоо 사랑을해 또 당으로 시도를 해 사랑도 빛나다 또 시기니 허버 이렇게 사랑을해 баярлаа. Бидэнд хамтлагийнхаа гишүүдийг танилцуулаач. Тэгээд за яах вэ? Энэ одоо энэ тоглож байгаа залуучууд маань болохоор дандаа миний одоо тоглолтын арт тий тоглолтыг селис бэнд болчиход байгаа биш үү тий. Тийм тэгээд одоо энэ талаас танилцуулчих. Миний баруун гарталт байгаа New Star Studio-ийн продюсер одоо эзхөгч манай Төрөх маань нэг ган төр. Монгол улсын соёлын гавь зэтгэлтэн ган төр. хүрэлцэн ирсэнд маш их баярлаа. За тэгээд манай бөмбөрчин Бат Бөрөө. За соль гитарист Зек. Бэс гитарист Тэргэл. За бэк вокалист миний амьда Сэрчмаа. Баярлаа. Бас хэл тоглодог байгаа. За сайн ирэх сарын дооны тухай дахиад. За ирэх сарын гэх юм бол манай хөтлөгч Ануш манай амар хөөрхөн залууд л охтууд болгон бүгдээр гэдэг. Тэгэл Анушига тоглол ер нь л энэ клипийн Анушиг тоглол гээл Хирогийн Баатра энэ клипийг хийсэн Genter Time студид тухай үед байсан. Тэгэл Хиндуг Баярхуу маань Саран Рокийн гоё хийсэн, Балхаа ах маань Аян гоё хийсэн, Хөрлбаатар ах маань Шүлгийн гоё хийсэн. Би бас бүрчнөө цаг дуулаад бичвэл амар гоё хичээлэл. Тухайн үед нүг юм бичээс гээд халсан дээр бичдэг байсан. Тэгэхээр халсан дээр ингээд дуулчихсан. Бомбарах студ дээр бичижсэн. Тэгээд дахиад явнаа гэл ингээд халсан дээр бичүүлээ л дээ. Би бүр хоолоогоос үүдл баг өглөө болтол суулсан баха. Хамгийн гол нь айгүй сайн дуулахын тулд сайн бүтээл гаргахын тулд айгүй хичээсэн. Тэгээд тэр дуу маань бүр баг нэг улирлын хит мэт болоод машин дээр дандаа би тэр үед нөгөө одолцсны ерөөсөө мдээгүй ирэх саранд дуулаад амар одолцсон байсан. Тэг хүн болгон гадаа явгонгот ингээл хөө сэрчмаа нэг ирэх сарыг тоолдог гэл зураг авах юм ингээд би бүр сандраа кошок болгоомсон маск энэ тэр зүүж мөгөөд ингээд хамир ингээд нөгөө нэг анх удаа олонний танилцуулах бүр амар ингээд сонирн болчтой юм байлээ. Тэгэл клип гараад тэрний дараа бүр амар тийм маш олон хүмүүст зүрх сэтгэлд нь хүрсэн тийм шинэлэг шин урсгалын одоо тийм дуу болж чадсан. Тэгээ клипэн ч гэсэн тийм кендогийн залуучууд ингээд сэлмтэй тоглоод тийм Mortal Kombat энэ төр гараа таамуу яада тийм аюу гоё тийм клип болж чадсан. Тэгээ дуундаа ч гэсэн энэ дуу маш гоё сэрчмаг бас илэрхийлж чадсан тийм гоё шинэлэг стилийн дуу болж чадсан тухай үү. За дараагийн дуу ямар дуу вэ? Дараагийн дуу маань болохоор манай ангирагчийн Угай Сели Бахил шүү. Хил авчих. За энэ доон дээр хийлээ тоглох нэ. Хоцтой шууд алдчихвал та нар өөр гарах юм. Тандаа хийлээ тоглох бол.
Харлангойны цохан уянглан дөрөв хил надад нэг сэнэн юми найдаж сахиад байши хэнэн уянглан хайлху ханаас надруу ирвэ хэр сэтгэлий дуудах гэвүү ягаад л их шилэх болвоо Сэлгэлэн дэдэх нурийн хөвөнд чамтай сонсмоор бай Зүрхийн хоногсон тэр нэг ай зүудэн зүртэл хангнаад бай Зүрхийн хоногсон тэр нэг ай зүудэн зүртэл хангнаад бай Төглийн хүрээд ирээд шимээ Хилийн айзанс дуртай чамда хайртан зориулж дуулъя Сэлгэлэн дэдэх нурийн хөвөнд чамтай сонсмоор бай Зүрхийн хоногсон тэр нэг ай зүудэн зүртэл хангнаад бай Сэлгэлэн дэдэх нурийн хөвөнд сонсмоор бай Зүрхийн хоногсон тэр нэг ай зүудэн зүртэл хангнаад бай Зүрхийн хоногсон тэр нэг ай зүудэн зүртэл хангнаад бай Зүрхийн хоногсон тэр нэг ай зүудэн зүртэл хангнаад бай Таны дуунуудаас өөрөө дуулахад хамгийн тухтай байдаг дуу нь ямар дуу байдаг вэ? Ер нь миний дуу бүгдээр амар ажиллагаатай айгүйх юм нөгөө нуглаа муглаатай байдаг. Тийм тэгэхээр ер нь дуунуудаа дуулаалахаар ер нь өөрт орчдөг. Яагаад гэвэл би нөгөө хөгжимчин хүн учраас дуугаас тодорхой хэмжээгээр зүгээр тэгшхэн биш ингээд тоглож дуулах юмсан тий тэгж гоё уянгалуулж нуглаатай дуулах юмсан гэж хүсдэг л дээ. Одоо шинээр уран бүтээл хийж байгаа яг дуучин боллоо гэд зориод мөрөдөж явж байгаа залуу уран бүтээлчд хандах одоо зөвлөгөө байгаа юу? Одоо саяны яг те хөгжим тоглож байгаа юм шиг дуулахыг оролддог ч хичээдэг гэдэг шиг те. Ер нь яавал ингээд гоё уран бүтээлч болж чадах бол? Ер нь бол нөгөө нэг зүрх сэтгэлээр таах юм бол аюу гоё уран бүтээлч болж чадах байх л та. Хин нэгний хэлснээр одоо чи гоё дуучин болж чаднаа гэдэг ч юм уу те. Эсвэл тэр энэ одоо танил талтай гэдэг ч юм уу эсвэл мөнгөтэй спонсор байна гэдэг ч юм уу студид одоо танил тал нь байдаг гэдэг ч юм уу тэр утгаараа ерөөсөө биш. Тэгэхээр авиас тодорхой хэмжээр хүнд байдаг. Гэхдээ 10% авиас хахад 90% хөдөлмөр зүрх сэтгэл байдаг байх гэж би боддог. Тэгэхээр дахиад сургууль ярих гэдэг юм бол тий. Тэгэхээр ер нь бол хөдөлмөр зүрх сэтгэлээрээ л би уран бүтээлч болж урлагийн тогоондоо чанагдаж одоо бараг 30-аад жил болж байгаа хаа гэж бодож нэг одоо үнэн сэтгэлээр гэсэн үгэлтэй. Баярлаа. За дөрөв дэх дуу маань. За дөрөв дэх дуу болохоор хамгийн анх уран бүтээлч болоход намайг тоож надад дуучин болох гэж дуу өгсөн манай багшийн дуу тий. Соёлын гой зүтгэлтэн бүрөвдөрчин ай яруу найрагч булганы үг би явлаа. Гэтэ явахгүй. Зөдөлчөнгөрсөн сар жилиг сэрэж зүрхэндээ өрчин төвших нэ үчил
Сэрмэг хон хоротчен имшил гомлиг гүлдэж зоргороо хонгорчин явлаа зоргороо явлаа ушлаарэ би явлаа баяртай битгий намайг дуудаарай би явлаа баяртай битгий намайг дуудаарай Өрөөний чимэг цэцгийн савшиг өмчн байж чадахгүй нэ уучлаарай эсвэрээ бага сэтгэлээ өрөөр дүүрэй эндүү санаж тасан намага уучлаарай би явлаа баяртай битгий намайг дуудаарай би явлаа баяртай битгий намайг дуудаарай Хайртай байсны чинь худлаа гэхгүй харамлаж ясны чинь үгүйсэхгүй харин би хэрэгчлөө юунаас ч илүү хүсдэг харацаа тэнгэр дэсэг шиг дураараа байхыг би хүсээ би явлаа баяртай битгий намайг дуудаарай 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 За баярлаа. Баярлалаа. Сая би явуулаа гэсэн чинь гоё шүү дээ. Яах аргагүй үнэхээр гоё дуу юм аа. Дуулахад ямар мэдрэмж байдаг вэ? Ер нь ингээл энэ тэнд одоо нөгөө нэг тоглолт арга хэмжээнд дээр очихдаа сүултэн дуулаад гарах уу? Би явуулаа гэдэг. Тэгээ ер нь ялангуяа нөгөө амьд хөгжимтэй дуулахаар амар гоё кайфтай байдаг шүү дээ. Ингээ бүр хөөс гараал хамтдаа ингээл бүх бие биенийгаа ингээ сонсож те ингээд ансамбльтай тоглоно гэдэг бол маш гоё кайф байдаг. Тэгэхээр амьд хөгжимчтэйгээ тоглохдоо бол би амар гоё жаргадаг. Гэхдээ ганцаараа ч гэсэндээ ингээ дуулахдаа маш гоё. Ер нь бол дуундаа маш дуртай, дуундаа дурлцаа учраас дуу маань илүү бас хүнд хүрдэг багт зүрхнээс зүрхэнд те. Баярлаа. Тэгээд өнөөдрийн манай Багтааргийн энэ дугаарыг чимж ингээ оролцсонд маш их баярлалаа. Бас хөгжимчид, уран бүтээлчтэй маш их баярлалаа. Хүрэлцэрсэн дахин баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Ангирэж дуу маань зүүдэн дээрсэн хонгорож киноны дуу болох энэ дууга та бүхэндээ өргөн барих гэж байна. Энэ дууны үгай хөгжмийн зохиолч Балхчаа Хүрлбаатар ах маань бичсэн. За тэгээд энэ киноны дууг дуулаач гэсэн саналыг тавьсан одоо кино найруулагч маш батах. За ардын жүжигчин Батцэг ихч нартаа маш их баярлаж авдгаа. Тэгээд саяхан ч гэсэн бас өөрөө найран дээр хэлжсэн. Тэгээд энэ дууг үнэхээр миний дуу бас ард түмний сэтгэлд бас те хүргэж чадсан. Тэгэхээр мөнхийн хайр гэдэг бол ээжийн хайр байдаг. Хизээч дахиж одоо дуусашгүй ундардаг хайр бол ээжийн хайр байдаг юм аа. Ингээд энэ одоо контентыг үзэж байгаа бүх үзэгчдтэй зориулаад ангирэж дууга өргөн барья.
Ганцхан дунд мэн бүрэлдэхэд байна. Ангэрэй чимэн алгуудаа зүсэр бороо шагад байна. Зүдэнд чимэн ирвүүдээ зүсэр бороо шагад байна. Зүдэнд чимэн ирвүүдээ Холын зэрэлээ тодорууд байна. Хонгорой чимэн алгуудаа хатаган сэтгэл мэн ялахраад байна. Хатан чимэн ирвүүдээ хатаган сэтгэл мэн ялахраад байна. Хатан чимэн ирвүүдээ 온층 сэтгэл мэн хансаад байна. Үлзий буйнан ивэлгүүдээ өөрийн ирэхгүй санагдаад байна. Өрлөө чимэн ирвүүдээ өөрийн ирэхгүй санагдаад байна. Өрлөө чимэн ирвүүдээ өрлөө